Medical Media Man үзүүлж байна. Бичлэг эхлэхээс өмнө лайк болон subscribe хатарх хавтгийг мартаарай. Бичлэгэндээ орцгоё. Нэгдүгээр анги маань эхлэхэд гудмаар хитэ ахлах ангийн хүүхдүүд явж байна. Энд явж байгаа залуу бол манай нэмэн гол дүр. Энэ болохоор бид хоёрын нууц харилцааны түүхснээр анимаа эхэлж байгаамаа. Ахлах ангидаа дөнгөж орж байгаа болтой багш нь хүүхдүүдтэйгээ танилцгаал өөрийгөө танилцуулах бичээд ээлжээрээ өөрсдөө танилцуулахаар болдог. Ядаж байгаад манайхаа хамгийн их танилцуулахаар болсон. Хобби гэсэн чинь тоглоом гээл. Юу их дуртай вэ гэсэн чинь дуртай хийх зүйл нөх байхгүй гээл. 5 дахь өдөр ээж нь байхгүйд пицца захиалж идэж, кола ууж левддэг гээл. Нэх найз өдөр байхгүй. Нэх онцгийн мэрхүү буцаа суугаад өгдөг. Дараа нь нэг сэргэлэн шар устай охин байна. Өсний чүнг ямар өвөрмөц мэ гээл. Манай эмээ гадаад хүн байсан юм а гэж байгаа. Түүний сайнэз нь хар устай охин. Хар устай охины юу гэдэг? Харин хар устайгийн юм ээ. Дараа нь юмээ өөрийгөө танилцуулахад ноёр болохоор дунд ангидаа дан эмэгтэйчүүд байдаг сургуульд сурч исэн байна. Тэгээд ахлах ангид орохдоо энд ирсэн гэсэн үг. Мань хүнд ямар ч найз байхгүй. Өснө ингээл найзуудаараа идэж хагаад мань хүнд гадаадны газар сууж ганцаараа л идэж байгаа харагдана. Мань хүн найзгүй байх явдлаа засмаар байдаг ч ямар ч тийм зориг байдгүй. Нилээл ганцаардгаа ярьдаг. Нөгөө ерөөх чинь аль хэдийн ангийн төвцөг болчихсон байдаг. Тойроод байгаа эрэгтэйчүүд нь юу болон юм хоёрыг хөөх юм бэ гэж ирээл. Тэр чинь чанга дуугаар кино үзэх талаар ярьж байна. Хар устэй нь өөрийнхөө сонирхлыг яриад шар устэй цуг кино үзчихэл та гээл. Тэгтэн хар устэй охин ерөөсөө завгүй гэж хэлээл явааддаг. Энэ хүн сонирхлыг сонсгоотаа гайгүй сонирхол юм шүү гэдэг. За тэгээ кино үзэхээр нэг кино авах га дэлгүүр рүү хортол. Яг нэг кино авах га нэгэн зэрэг зогсч идий. Нөгөө охин чинь яриа өдвөл. Хангалтаа би нэгэ танилцуулахдаа өөрийнхөө сонирхол хэдрийг ярьсан штэ. Хар устан ч бас өөртөө адилхан сонирхолтой байдаг. Тэгэл яриа өдөж ярьдчихдээ чиний дуртай төрлийн кино авраг загас матар. Үүний талаарх нь л илүү сонирхолтой байсан. Тэгэл нэг сонирхолтой болохоор яриа өдөж байгаа тэр. Чи чин загуу гэдсэн мэт тэгээд мань хүн хэлтэл. Ерөөд бол мань үнтэй л танилцах гэж тэгж загуу гэж хэлсэн ч байгаа. Авч байгаа кино ч гэсэн сонирхлын татж матаал. За тэгээд үүнээс хойш юмээ болон энэ залуугийн харилцаа ингэж эхэлж байгаа тэр. Өдөр мань хүний гэрт нь ирчихжээ. Өдөр хүчээлээ тарчаал юу идэг гээл. Их явсаагаар пицца цагалж иддэг гээл тэрийгээ ярьжсэн. Яг тэрэн шиг хоёулаа хүчилдэж байгаа тэр. Хоёулаа байлдаантай тоглоом тоглох уу гээл. Олон тоглосон мань хүнийг арай л яаж гүйцэхүү. Юми чинь бүр уурлаад газар доош сав гэтэл болохгүй доороогоо бүс цосгдод гээл. Тэгээ идэж ууж завруулсан юм а цэвэрлж яхад мань хүн дээрэс нь юмээ швэртчихнэ. Дөөдөж яага миний бие рүү хараад байгаа гээл. Гүй натаа адилхан иддэг гэж яагаад ийм турхаа гэдгийг ч л харсан гэж байгаа. Тэгсэн өөд чинь гисэн барьж үзээл. Жиж нэрийг гүзээ суудсан байх шүү дээ гээл. Тэгээд орой олж юмээ явахаар болж байгаамаа. Явахаас өмнө дараа 5 дахь өдөр гадуур явъя шүү гэж хэлж байгаа. Энэ хөө юу ч бодлого өгөн таруулаад зааг хэлждэг. Тэгснийгээ дараас нь гарч үд юу вэ гадуур гэж юу гээл. Би амьдралаа туш гадуур юусаа гарч байгаагүй штэ гэж хэлтэл. Аглаа ингэ сурагч байнта хайж гисаа гадуур гарах ёстой штэ гээл. Ерөнхийдөө бол болцоонд ийм хүү явахаар болж байгаа тэр. Тэгээ мань хүн гэртээ ганцаар байжтал мэдээж ээж нь хурж ирнэ. Дараа 5 дахь өдөр гадуур гарах болсон гэж хэлтэл ээж мэдээж гайхаад найзтайгаа гарах болохоор халаасны мөнгө өгөхгүй эзэл гэж асууж байгаа. Ээж нь бүр итгэж ядаад баярлаландаа айгүй их мөнгө өгдөг. Ийм их мөнгө хэрэггүй штэ гээл. Оройн нөгөө хоёр чинь чаталж байна. 5 дахь өдөр гарна системэстэй гээл. Мөнгө авчихсан уу намайг даах юм ах уу гэж ярьж байгаа. Мань хүнч тэр хуваач төлнөстэй л гэдэг. Хул дээр таарсан ч мэдээж нууцлж байгаа болохоор танихгүй юм шиг л явна штэ. За тэгээ ганцаараа суугаад хоол хийчихсэн чинь нэг хүн нэг охинд сэтгэлээ илчилж байна. Тэгээс чинь нөгөө нэг юу ч гарддیں۔ Манай хүний нэр мэрийг мэдчихэдэг. Хажууд наах нөгөө хөлт нь мэдхгүй энэ нөгөө манай анги хөвгчтэй гээл. Үүнтэй юу мэд нэг хүн сэтгэлээ илчилж идэг.
За ийхүү надад бичлэг маань дуусж байна. Дараагийнхаа бичлэгүүдийг илүү урдан үзэх үзвэл лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.